Монцам агентлаг мэдээлж байна. Ахмад настуудтай холбоотой хууль тогтоомжийн шийдвэрүүдийг таниулах бүслэлсэн сургалтууд эхэлж хойд хэсгийн сургалтын сэлэнг Орхон Дархангул аймгийн Ахмадын төлөөллийг хамруулан модуль хэлбэрээр зохион байгуулагдлаа. За Монгол улсын төр засгаас Ахмад настуудын эрх тэдний эрүүл байж урт наслах идэвхтэй хөдөлмөрлөж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, бүтээлч чадвараа дүүрэн ашиглах ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой бодлого үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдүүгээ манай улсад Ахмад настантай холбоотой асуудлаар 20 гаруй хууль, улсын их хурл, засгийн газрын 17 тогтоол шийдвэрүүд олон тооны журам заврууд батлагдсан мөрдөж байгаамаа. Гэвч дээр дурдсан хууль шийдвэрүүдийг Ахмад настууд тэр бүр мэдэхгүй болмоос эрхээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаамаа. Энэгээр бол бид энэ ахмадуудын талаар гарсан хуулиудад заагдсан ахмадуудад үзүүлэх ёстой олон төрлийн халамжууд, асрамжийн үйл ажиллагаанууд, зөвлөх үйл ажиллагаанууд өдрөөр явж ахмадуудад одоо гэрээрээ үйлчлэг авах шаардлагатай ахмадуудад хөрч үйлчлэгээнүүдийг хэрхэн яаж хүргэх ёстой юм бэ? Юун дээр анхаарах ёстой гэдгийг голлож практик жишээн дээр семинарт оролцогчдийнхээ оролцоон дээр тулгуурлаж хамтарч шийдлүүдийг гаргасан ийм сургалт болох юм аа. Эхний хагас жилдээ багтаагаад аймаг орон нутгаараа бүгдээр нь яваад энэ сургалтаа хийх явцдаа анзаарагдсан зүйлүүд юу байна? Юу одоо бас хүсэмжилж байдаг юм байна ахмадууд маань. Ахмадын байгууллагуудыг цаашид бэхжүүлэх, ахмадуудаа хөрч бодит ажил зохиоход нь юу дутагдж байна вэ гэдгийг бас давхар судалж яваа юм учиртай юм. За тиймээс хууль шийдвэрийг тусгаалсан хөтөлбөрийн дагуу тасралтгүй сургалт явуулах замаар сурталчлан таниулах, Ахмад настуудын хууль ёсны эрхийг эдлүүлэх нь нэн чухал асуудал гэж үзэн энэхүү Монголын Ахмадын холбооноос санаачлан аймаг бүртээ бүсчилсэн байдлаар модуль сургалтыг явуулж байгаамаа. За хойд бүсийн 3 аймгийн сургалтанд 90 гаруй ахмадууд оролцсон юм а.